Зяа сайн байцгаана уу? Та бүхэндээ шөнийн мэнд хүргэе. За өнөөдөр нэлээд онцгой. За шөнө бол бичлэг хийж байна. За яагаад энэ шөнө бичлэг хийж байгаа гэхээр надад бас хоёр шалтгаан байна. Тэгээд нэгэнд одоо чанел ажиллаж байгаа учраас бас хүмүүстэйгээ энэ тухайгаа хуваалцъя гэж бодсон. За өнөөдрийн миний гол хүрэх гэж байгаа сэдэв бол фьючер арилжаан дээр хийх сонирхол судалж байгаа хүмүүс эхний ээлжинд Binance дээр яаж демо данс үүсгэх юм бэ? За демо дансан дээрээ демо дансаа яаж идэвхжүүлэх вэ гэдэг тухай өргөн. За зарим хүмүүс мэдчихэж магадгүй фьючер арилжааг идэвхжүүлээд ингээд явахын тулд нэг 14 асуултанд хариулаад тодорхой одоо заавар бичлэг үзээд тухайн бичлэгээ ойлгосныхоо дараа энэ фьючер арилжааны онцлогийг одоо ойлгосон гэдгээ илтгэх 14 асуултанд англиар хариулж ийж одоо Binance дээр таны фьючер арилжааны дансчин ингээд идэвхжиж гарч ирдэг байгаа. Тэгэхээр тэр асуултуудыг хариултуудыг нь хэлж өгнө. Дээрэс нь яаж энэ демо данс буюу тест нет зэг Binance фьючер зэг.com дээр данс үүсгэх вэ гэдэг тухай хэлж өгнө. За түүний өмнө та бүхэндээ бас татамжлаад нэг зүйлийг ярихад би өнөөдөр нэг хүнээс мэдээлэл сонссон. Тэрний юу гэхээр YouTube channel ажиллаж байгаа хүн бол одоо нөгөө 1000 subscribe 4000 үзэлт гээд байгаа тэр нэг сар болгоны одоо тий тодорхой хэмжээний мөнгө цалин авахын тулд анхны үзүүлэлт хангах гээд байгаа тэр зүйлийг нэг жилийн хугацаанд одоо хангаж чадахгүй бол дахиад эхнээсээ эхэлдэгэ гэдэг ийм мэдээлэл сонссон. Тэгэхээр тэр баг үнэн байх гэж би бодож байна. Гэтэ би англи дээр яг нөхцөлийг нь бол олж уншаагүй байна. Тэгэхээр би зөвхөн ингэж бодсон. За нэгэнт би одоо эхэлсэн юм чинь энийг бас илүү цаг зарцуулж, илүү чанаржуулж бас нэг тэр 1000 subscribe 4000 үзэлтийг хангах юмсан гэдэг тийм бодолд хүрсэн. Тэгээд одоо бол би нэг 5-6 сар болцсон байгаа хгүй. Тэгэхээр үлдсэн нэг 5-6 сартаа бас итгэвтэй илүү бас ойрхон бичлэг хий. За одоо яг өнөөгийн нөхцөлд бол би ажлын хажуугаар хийж байгаа. Дээрэс нь нөгөө за яг тэгжвж жаад 1000 хүрэх байлгүй ч гэдэг юм уу. За тэгэл ажлын хажуугаар хийж байгаа учраас хойш нь тавиал за маргааш бичлэгээ хий. Нөгөөдөр хий. Эсвэл одоо юу гэдэг за өнөөдөр жоохон ажилт ихтэй ядарч юм гэдэг ч юм уу. Хойш нь тавиад ингээд 7 хоногт нэг удаа ч юм уу бичлэг хийгээд нэлийн жоохон наазгай байсан. Тэгэл тэгжвж бол 1000 хүрэлээд хүрхгүй бол тэрлээд энтер гэж жоохон тэгжсэн. Тэгээд тэгж болохгүй юм байна. Нэгэнт одоо эхлүүлсэн юм чинь тэрийг бас левел хүрэх хэрэгтэй. Дээрэс нь хугацаа бол нэлээд тавьж байгаа юм байна. Одоо надад нэг 6 сар байна уугүй юу? Хугацаа байгаа. Тийм учраас подкаст одоо энэ хийж байгаа юмаа ч гэсэн чанарчуулъя. Дээрэс нь бас илүү цаг зарцуулъя тий. 7 хоногт нэг удаа бичлэг хийдэг гэсэн бол ядаж одоо 3-4 хоногт нэгийг хийдэг ч юм уу болъё ч гэдэм. Ингээд бас ямаар тийм шийдэлд хүрсэн. За яагаад бас шүн бичлэг хийж байгаа бас нэг шалтгаан миний хувьд бол яг хоо энэ салбарыг ингээд анх одоо сонирхон судлаад ер нь бол нийт ингээд бодох юм бол 7 жил болж байгаа. Тэгээ яг хоо 7 жилийнх нь 2 жил нь яг л нөгөө нэг фонд тийм хуурамч тий скам зүйлд мөнгө өгöd ингээд нэг хүн нэг спонсоргоо бодсон. Тэгээ энэ салбараа ойлгохгүй тэгээ нэг 2 жил одоо мөнгөтэй болно гэж цаг алдаад ингээд явсан. Тэгээд за тэрний дараа бол за энэ бол угаасаа ийм бүтггүй юм байна. Би өөрөө бас сонирхон судлах хэрэгтэй байна гэд идэвхтэй судалж эхэлсэн. Хугацаа бол нэг 5 жил байгаа. Тэгэхээр би анх энэ чанелыг ажиллуулахдаа болохоор хүмүүс ер нь одоо энэ салбарт оролцохын тулд яах ёстой юм бэ гэдэг анхаарчны мэдлэгтэй байгаасай илүү одоо мэдлэг мэдээлэлтэй байж хүний хэлж байгаа юмыг үнэн зөвийг нь бас ойлгох тийм чадамжтай болоосай над чиг одоо скам зүйлд цагаа бити үрээсэй тий гэдэг үндсэн дээрээ энэ YouTube-ыг өөрийнхөө сонирхлын дагуу тэгээд ажиллуулж байгаа. Тэгээд яг хоо миний хувьд бол яг үнэ хэлэхэд надад одоо тэр мундаг залуучууд шүү дээ одоо YouTube ажиллуулж байгаа өөрийн гэсэн гоё тонголцсон өрөөтэй үнэхээр зориулт гаргаад хийж юм тийм ээ. Тэр одоо хүмүүс шиг тэр мундаг дагагчтай инфлюенсер хүмүүс шиг дуу тус гарлагчтай өрөө ч юм уу тийм юм бол байхгүй. Би зүгээр л одоо амралтын өдөр бол хүүхдээ унтуулчаад унтж байгаа нэг 2-3 цагт нь амжуулдаг ч юм уу бичлэгийн амжуулдаг ч юм уу. За ажлын өдөр бол ажиллаад тарж ирээд
одоо гэр орныхоо ажлыг хийж амжуулчихъя. За нэг чөлөөтэй үедээ за одоо нэг чимээгүй одоо энэ тийм чимээгүй орчиндөө сууж агаад бичлэгээ хийчих гэдэг юм уу. Иймэрхүү маягаар одоо 7 сар ер нь бол чаналаа ажиллуулсан. Тийм учраас надад олдож байгаа нөгөө цаг нь дандаа эсвэл шүн эсвэл ингээд яг амралтын өдөр бол хүүхдээ авдуулчих тийм үү. Иймэрхүү байдлаар байсан. Тэгээд тийм учраас өнөөдөр шинэ бичлэг хийж байгаа. Тэгээд та бүхэн манаас намайг дэмжээрэй. Би бас нэлээд эрчтэй ажиллая. Тэр 1000 subscribe 4000 үзэлт гэдгийг бас нэг хийгээд тэ биелүүлээд босгыг нь давчвал гэдэг тэр сэдэлтэй болсон. Тэгээд хэрвээ та subscribe дараагүй бол миний чаналыг дэмжээрэй. За би яг үнэ хэлэхэд хүмүүсээс ингээл намайг дагаараа тэгэрэй гээл гоё гэж юусэн их бодаагүй. Тэгээд яг тэрэндээ жоохон нэрлэхэд жоохон тэдий ч юм уу өөрөө жоохон санаа зовоо. Дээрэс нь би одоо мундаг тэр хүмүүс шиг техникийн болон тэ подкаста яг гоё чийсний үзүүлж чадахгүй байна гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар жоохон тэгэл за яах вэ тэгэл хэрэгтэй сонсоод мэдлэг аваад чиглэлэг аваад явж илээ явуулч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ач холбогдол өгөхгүй байсан. Тэгээд одоо бол тийхгүй. Тэгээ нилээ тууштай үзье гэж бодож байгаа шүү. Тэгээд бүгдэнд нь subscribe дараарай гэж хэлэх гээд байгаа гол санаа. За өнөөдрийн хийх одоо тэ мэдээлэл хүргэх юмдаа оръё. За та бүхэн хэрвээ Binance-ийн бирж дээр фьючер арилжааг сонирхож байгаа бол testnet.binance.futures.com гэдэг энэ хаягн дээр фьючер арилжааны демо данс нээгээрээ. За хэрхэн нэг тухай одоо би та бүхэнд хэлж өгье. Болж өгвөл товчхон бөгөөд тодорхой ярина. За эхний ээлжинд мэдээж бүртгүүлэх буюу гэдгээ дарна. За бүртгүүлэл бол за энэ дээр бол би бүртгүүлсэн данс руугаа орцсон байна. За бүртгэлийг хэрхэн хийх вэ гэдэг тухай та бүхэнд хэлж өгье. За бүртгэл бол мэдээж маш амархан. Гэхдээ нэг юмыг анхааруулахад бүртгүүлэхдээ өөрийнхөө одоо ашигладаггүй данс Gmail-ээр бүртгүүлээрэй. Тэгэхгүй бол зарим хүмүүс өөрийнхөө яг жинхнээсээ ашигладаг тийм ээ. Тийм Gmail-ээ ингээд юунд чамаагүй авчиж бүртгүүлснээсээ болоод эрсдэл үүрэх магадлал байдаг. Тийм учраас тэрэн дээр маш анхаараарай. Би бол нэг юм хэлэх дуртай. За энэ салбарт та бүхэн тодорхой хэмжээний санхүүгийн их усвартай болтлоо тууштай явъя гэж бодож байгаа бол анханасаа жоохон цэгцтэй. Тэгээд анханасаа мэдлэгтэйгээр, цэгцтэйгээр, төлөвлөгөөтэйгээр бас тууштайгаар тасралтгүй тогтмол гэдэг тэр чиг баримжааг баримталж яваарай. Тийм бол магадгүй 2-3 жилийн дараа бас тогтмол өгөөжтэй санхүүгийн их усвартай болох боломж бол байгаа. Гэхдээ мэдээж боломжийг та өөрөө л бий болгоно. Өөрөө хичээд сурах хэрэгтэй. Өөртөө боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ерөөсө хоцрохгүй байх хэрэгтэй. Тийм үү. За дээрэс нь бас илүү одоо тий хүмүүстэй бас илүү нийтэж байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингээд зөндөө юмнууд байгаа. Тэгэхээр та бүхэн бас тэднэр дээр анхаараарай. За ингээд Create account үүсгээд явхад яхан гэхээр мэйл болон пассвортыг хийсний дараа нэг ийм чеклэх хэсэг гарч ирж. За энэ дээр одоо энэ дарааллын дагуу чеклэн гэсэн зургнуудаа 1 2 гэд. За жишээ нь эхнийх нь 1. За энэ дээр 2. Энэ дээр 3 гэдэг юм. За ингээл чеклэн гэсэн. За ингэнгүүт чинь таны одоо тухайн мэйл хаягнд баталгаажуулах нэг ийм линк очиж байгаа. За жаараа энэ дээр линк ирж байгаа. За тухайн линкэн дээр та бүхэн дараад за эрэнгүүт таны одоо демо данс чи актив буюу итгэвчээд ороод ирнэ. За тэгэнгүүт нь буцаад логин буюу нэвтрэх гэдгээр орно гэсэн. За би энийг бүр яагаад ингэж логин гэдгийг бүр ингэ нарийн хэлээд байгаа гэхээр мэддэг хүмүүс бол айгу бас сонсож магадгүй. Гэхдээ мэдгүй хүмүүс маань яг бүртгүүлчихэд хаашаа орох юм гэдээ асуугаад идэг учраас бид нар бас ингэ хэлж өгөөд байвал чихэнд нь одоо тий суугаад тэгээд илүү бас ойлгох юм болов уу гэж би асуудаг боддог. Яг тэгэхээр миний суугч өөрөө анхан шатны дөнгөж эхэлж байгаа хүмүүс зориулсан сууг шүү дээ. Тэгэхээр чи бас иймэрхүү юм бас хэлж ивэл илүү зүгээр баг. За энэ дээр нь пассвортаа хийн. За ингээд орохоор чинь яад юм гэхээр нэг яг ингээд ороод тэгээд
фужир арилжааныхаа дансыг ингээд одоо шортлоо өнгөх гэдэг аль нэг командаа сонгонгууд яах юм гэхээр нэг видео байна. За тэр видеог үзээд 14 асуултанд зөв хариулж ийж фужир чинь дансж итгэж чинь гэсэн. Тэгэхээр тэрийгээ бас бид нэр зөв хийх хэрэгтэй. За энийг хэдүүлээ чеклэт гэх энэ дэр тэрийгээ зөв хийх хэрэгтэй. Тэгээд зөвхөн демо дансан дээр 14 одоо тэр асуултанд хариулах гэж байгаа юм биш. Реал дансыг ч гэсэн дөнгөж анх одоо идэвхжүүлэхэд бол тэр 14 асуулт хэрэг болдог. Тийм учраас энийг бас би заагаад хэлээд сонголтуудыг хэлээд өгчөө гэж бодсон байхгүй юу. За ингээд оронгууд чинь $3,000 үлдэгдэл одоо баланстай демо данс үсчлээ. Та энэ дээр одоо баг яачч болно. Алийг нь хааш нь ингээд тэ мэдгүй юмудаа оролдоод ингээд үзэх хэрэгтэй. За мэдээж би өмнө нь нэг фужир арилжаа яаж хийх вэ гэдэг тухай за энэ зэсүүдийн тайлбарыг бол бичлэг хэлбэрээр миний чаналд байгаа. Тийм учраас та бүхэн бас үзээрэй. Зүгээр би өнөөдөр тавчхан хэлээд явхад за мэдээж хамгийн эхлээд энэ cross isolated буюу үндсэн дансныхаа нөхцөлийг зөв сонгох хэрэгтэй. За cross-ыг юусоо сонгож болохгүй isolated-ыг сонгох хэрэгтэй. За тэгээд хөшүүргээ бол би хэлсэн тийм ээ. За дээдл нэг 5x. За тэрнээс бага байвал ер нь зүгээр. За хөшүүрийг нэмэх тусмаа бол шаталтанд хүрэх үнийн дүм ханшчин бол ойртоод ирнэ. За гэхээр эрсдэл өндөр болно гэсэн. Хэдийгээр та одоо их ашиг олох юм шиг мөртлөө эргээд тэр нь бас их өндөр эрсдэлтэй учраас ер нь мөнгөний менежмент тэр одоо юу гэдэг мөнгөний дүрм гэж байдаг. За тэргээ тэ уншаад яг тэрнийхээ дагуу 1% ч юм уу эрсдлээ сурах хэрэгтэй ихний хэлж. Энд сурж байгаа юм чинь. За ингээд босод юм нь бол та бүхэн бас мэдж байгаа өмнө би тайлбарласан юм чинь limit market за stop loss. За мэдээж stop loss бол хамгийн чухал. За альва нэг арилжаа ялангуяа фьючер арилжаан дээр бол stop limit-ийг заавал тавих хэрэгтэй. За take profit болон за хэрвээ одоо миний сансан бодсноос ханш эсрэгээр эргээд унсан тохиолдолд гэдэг би тэдэн хувийн эрсдэл үүсч чадна гэдэг хэмжээг бол тохируулна. За тэр тохируулахтай холбоотой бичлэг бол байгаа учраас энэ дээр би зүгээр дурдаад өнгөрье. За миний одоо гол та бүхэнд хэлэх гээд байгаа нэг зүйл юу вэ гэхээр одоо ингээд би жишээ олгоо зүгээр энэ дэр харуулхад яг ингээд арилжаанд орё гэд за маркетер ч юм уу лимитер ч юм уу арилжаанд орё гэд шорт лонгийнхаа нөхцөлийг тодорхойлжод ингээд дарахаар дөнгөж нээж байгаа данс бол ингээд хараа 100% зөв одоо хариулж иж тийм үү фужир арилжааны данс ингээд одоо цаашаа сурах боломжтой болно гэдэг. Тэгээ энэ дээр нэг юм бичлэг байгаа байхгүй юу? Ер нь заавартай. Тэнгүүд энийг үзээд энэ асуултанд 14 асуулт байгаа. Энэ 14 асуултанд хариулж иж та бүхэн маань дасч итгэж чинь демо болон real dance хоёулын дээр нь энэ асуултыг заавал бүглэх хэрэгтэй байдаг учраас би энийг ингээд бүр чухалчилж ингээд удаан хугацааны бичлэг хийгээд байгаа гэсэн. За эхнийх нь хэдүүлээ би та бүхэнд энэ дээр сонгоод өгчий гэсэн үг. За эхнийх нь за ер нь бол аль тийм үү ер нь одоо юуг дагах хэрэгтэй вэ гэдэг ийм. За тэгээд энэ дээр нь би зүгээр сонголтуудыг ингээд чеклээд өгөнгүүт та нар одоо зарим хэл мэддэг хүмүүс нь бол бичлэгээ үзээд иртээ тэргүй одоо сонголтоо хийж байна. Хэл мэддэггүй хүмүүс нь бол бас манай энэ салбарт чинь хэл мэдгүй оролдож байгаа мундаг хичээл зүтгэлтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань ингээд хараад 1 2 гээд 3 гээд угаасаа нэг асуултанд 3 сонголттой учраас тэргээр нь хараад чеклээд явчаарай. Би та нарт гоё хар арга зааж өгч байгаа шүү заяа. За хоёрт нь болохоор энийг сонгоно. Гурав дахын сонгоно. За which. За энэ дээр би бол зүгээр агуулга бол ярихгүй зүгээр сонголтуудыг нь хар аргаар та нарт хэлээд өгнө гэсэн үг байхгүй юу? Яагаад тэгж байгаа вэ гэхээр хүн болгон заавал англи хэлтэй байх албагүй бас хүн болгон одоо гэдгийг тэрийг ингээ яг үндсэн ажилбараа л айгуусан ойлгодог байгаад салбарынхаа мөн чанарыг ойлгочих юм бол тэгээ явандаа туршлах суух учраас англи хэлгүй хүнийг заавал энийг уншаарай энийг одоо 100% ойлгож иж эхлээрэй гэд тэгээд ах шаардлагагүй байдаг. Миний хувьд бол би тэгж боддог. Тэгээ яг тухайн хүн чинь үнэхээр цаашаа одоо явъя гэж бодох юм бол
өргөжлүүлээд цаашаа сурна шүү дээ. За дөрөвдүг нь болохоор за энийг сонгоно. За тавдуг нь болохоор за энийг сонгоно. Зургаадах нь болохоор энэ чинь юу вэ? Энийг сонгоно. За би өмнө нь өөрөө зүгээр нөгөө орчуулад бэлтцсэн учраас тэрэн дээрээ юу яагаад байгаа шүү. Шууд сонгоод байгаа. Тэгэхээр та бүхэн сонгож байгаа хэлбэрийг нь харж байгаа л намайг дагаад хийчихээрэй. Би зүгээр айгу махчилсан юм хийлж өгöd байгаа. За тэгэнгүүт 8-3 9-2. За тэгээ та бүхэн бүр ингээд ойлгохгүй чадахгүй байвал бас асууж болно гэсэн үг. За 11 чинь ингээд Keynes гэрэн чинь юм. За 12 нь за 13 нь 1 14 нь за энэ. За ингээд 14 сонголтоо хийчээд submit-аар. За submit дарангууд ийм ингээд бүх юм чинь ногоон. Тэгээ бүгдээрээ зүг бол ингээд ногоон. За ингээд энийгээ одоо future арилжааны трейд буюу арилжаа эхлэх нэ гэд ингээд харчихна. Тэгэх юм бол нөгөө данс маань идэвхжээд ороод ирж байгаа гэсэн үг. Хэрвээ энэ саяны асуултанд хариулж чадахгүй бол нөгөө future арилжаанд дээр чи хоёр данс одоо хоёр төрлийн арилжаа хийж болж байгаа хгүй. Тэр нь юу гэхээр coin-name буюу coin-name нөгөөх нь USDM гэсэн хоёр төрлөөр хийж болж байгаа хгүй. Арилжаагаа хоёр нөхцлөөр гэж ярих юм да. Тэгэхээр тэр хоёр данс чи идэвхжихгүй ингээд улаагаад байдаг. Тэгэхээр саяны заавал тэр 14 асуултанд зөв хариулж иж саяны тэр coin-name болон USDM гэдэг хоёр төрөл чинь идэвхжээд ороод ирнэ гэсэн үг. За ингээд та бүхэнд ямар ч гэсэн ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За бүгдээрээ сайхан амраарай. За зарим нэг нь маргааш миний энэ бичлэгийг үзэх бах. За бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.